За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд орж ирж байгаа нийт элчин сайдаар томилогдож байгаа та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Тэгээд би бас яг адилхан одоо Батцэг сайдад бас талархснаа илэрхийлмээр байна. Энэ удаагийн орж ирж байгаа элчин сайдууд бүгд мэрэгжлийн тэгээд өмнө нь одоо энэ салбартаа ажиллаж исэн туршлагатай олон улсыг бас төлөөлж ажиллаж исэн ийм туршлагатай одоо хүмүүс орж ирж байгаад бол бас үнэхээр бас талархаж хүлээж авч байгаа. Гэхдээ яг нэг зүгээр одоо өмнө нь болж исэн олон одоо бас кейс асуудлууд албаныч бай, албан бусч бай томилогдож очиж исэн бас асуудлууд бол үүсдэг. Гэхдээ энтэй холбоотойгоор бас та бүгдэд нэг анхааруулад нэг зүйлийг бас хэлэхгүй болохгүй хаа гэж бодож байна. За энэ нь өөрөө одоо элчин сайдын албан тушаал нь өөрөө төрийн нууц, албаны мэдээлэл, ёс зүй, ялангуяа одоо энэ хувийн ёс зүйн одоо өндөр хариуцлагатай байх ёстой. Тэгэхээр энд бас зарим нэг хүмүүс бол одоо бас өөр салбарт ажиллаж байгаад бас яг энэ гадаад харилцаанд одоо бас үр гүйцэтгээд ингээд явсан туршлагатай хүмүүс бас байгаа. Тэгэхээр ер нь албан үүргийн одоо энэ явцад хууль ёс зүйн зөрчлийг гаргахгүй байх, ашиг сонирхлын одоо энэ эрсдэл үүсэх альва нөхцөлд орохгүй байх. За нин даруй одоо яамандаа бас мэдэгддэг тийм ээ, заавар чиглэл бас авдаг. Энэ одоо үүрэг хариуцлага маш сайн биелүүлээсэ гэж бас хүсэж байна. За мөн одоо элчин сайд бол ганцхан өөрөө одоо албан ёсны төдийгүй гэр бүлийнхаа одоо бас энэ гишүүдийнхаа үйл ажиллагаанд хүртэл одоо энэ хариуцлагатай хандах ёстойг бас анхааруулж хэлье гэж бодож байна. Тэгээд та бүгдэнд нь амжилт хүсье.